Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрлэлийн газар Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран Улсын хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдэд хамгийн их тулгардаг санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлэг зохион байгууллаа. 3% бүтэц зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт одоо 12 жилийн хугацаанд олгож ирсэн. 12 жилийн хугацаанд нийтдээ нэг их найд гаруй одоо төргийн зээлийг олгочод байгаа. Тэгэхээр одоо энэ хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөний хүрээнд гисэн хөдөө аж ахуй, мад аж ахуй, газар тариалангийн салбар мөн хөдөөгийн сэргэлттэй холбогдуулаад нэлээд хэмжээний зээл гаргахад төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ жилээс их эерэг үр дүн гарч эхэлж байгаа гэсэн үг. Улсын хурлаас одоо төр хороо байгуулалтад засгийн газар чиглэлсэн. Энэ дээр нэг тодорхой заалт орсон. Энэ хүнсний өрсөлд зориулж санхүүжилтийн 30 орчим хувийг 30 хүртэл хувийг бичил зээл жижиг дунд үйлдвэрүүд нэмээд иргэдэд олгох ёстой шүү гэсэн. Тэгэхээр энэ харьцааг бас манай хүнс үйлдвэрлэж байгаа баялаг бүтээгчид бас банкуд дээр хөдөө аж ахуйн яамтай засгийн газартай харьцахдаа бас сануулж хоёр талынхаа одоо гэрээ хамтын ажиллагаанд бас анхаараарай гэж хүсмээр байна. Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгодог 3% хүүтэй зээл нь Монгол улстай хамгийн бага хүүтэй зээлд тооцогддог. Энэхүү зээлийг олгосноор улс нийгмийн засаг, ард түмний амьдрал томоохон үр дүн гарна гэдгийг холбогд халамны хүмүүс онцолж байна. Энэ бол өндөр үрээшигтэй зээл. За эндээс бол маш их үр дүн гарна. За өнгөрсөн хугацаанд хил амтай байдаг ч гэсэн нийтдээ одоо 50 мянган одоо ажлын байрыг шинээр бий болгосон. 37 мянган ажлын байрыг хадгалсан байна. За энэ бол нэг үзүүлэлт. Нөгөө талдаа 6 мянган үйлдвэр өргөтгсөн 2 мянган цоо шинэ үйлдвэр бий болсон. За эндээс ингээд тооцоолоод бид нар бас үзэх юм бол нийтдээ нэг улсын төсөв бүхэн энэ зээлийг олгосноор 50 орчим төгрөгийн татвар нэмэгдсэн байна. Өнөөдрийн сургалт мэдээлэл бол жижиг дунд бизнес эрхлэгчид яг тулгамдсан байгаа асуудал байхгүй юу? Бид ингээд яг жижиг дунд бизнес эрхлэгчид одоо нөгөө урт тормоогоор хаа тормоогоор нөхөн гэдэг шиг ийм асуудууд айгүйх байдаг. Тэгээ дээрэс нь сүүлийн үед үнийн өсөлт маш их хөрөгдөлтэй байгаа. Тэр болгонд бид нар үнийн өсөлтөнд одоо хөрөгдлөө гэдэг ингээд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх боломжгүй ч юм уу ийм үед айгүй холбон тулгарч байгаа. Тэгмүүд энийг юугаар шийдэж байгаа гэхээр бид нар зээлээр буюу урт хугацаатай. Тэгээ дээрэс нь хүү багтай юм зээлээр шийдэх боломжтой байгаа байхгүй юу? Тэгээ залуучууд бидний хувьд болохоор одоо нөгөө нэг усаас явагдаж байгаа одоо арга хэмжээнүүдийн талаар тий яаж бизнесээ цааш нь өргөжүүлэх үү, зээл тусламжийг яаж авах уу гэдэг талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Ерөөсөө тэгж хаанаас одоо тэр мэдээлэл авах тийм юугаач мэддэггүй байхгүй. Тэгээ яг ийм одоо нэг хөгжсөн дээрээ бас үйл ажиллагаанууд ингээ явагдаж байгаад маш их баяртай. 2023 онд жидүү сангаас 28.4 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээл олгох бөгөөд үүнийх нь дэлэх хувийг хүнсүдэ чухын үйлдвэрүүдэд олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй зориултын бусаар ашигласан зээлийн мэдээллийн санд муу мэдээллийн түүхтэй шүүхэн шийдвэрээр бусдад төлөх хүртээ аж ахуй нэгжүүдэд зээл олгохгүй гэжээ.